За зочноо өрөө амтан сонирхогч, үржүүлэгч Болдоо 2 таныг студид орж байна. За сайн байна уу? Өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. Та студид тавтаа морил тэгээд тавтаа суугаарай. Живчээ зүгөөд микрофон өөртөө тааруулаад баг зэрэг ортуулаад тэгээд гурлаа өнөөдрийнхээ ярианд орноо. За бид хоёр таныг ерөнхийдөө танилцууллаа. Амтан сонирхогч, үржүүлэгч Болбаатар. Болдоо 2 тийм. Тэгэхээр та өөрийгөө бас дэлгэрэнгүй сайхан танилцуулаад гурлаа ярианд оръё. За намайг Болдоо 2 гэдэг. За тэгээд би яг өнөөдөр энд амтан сонирхогч, тэжээгч, тэ үржүүлэгч гэдэг утгаар нэвтрүүлэгт оролцож байгаа. Тийм за одоо энэ ч бол миний тэжээдэг амтд болон үржүүлж гаргаж авсан амтд могоонуудын байх. Ямар нэртэй могоонууд вэ те бас? За миний тэжээдэг могоонууд бол Python тэгээд Ball Constrictor гэдэг төрлийн могоонууд байгаа. За эдгээр энд харагдж байгаа могоонууд бол ер нь Ball Python гэдэг могоо байгаа. Энэ могоо маань байгаль дээрээ бол ерөөдөө төв баруун Африкаар нутгалдаг. Тийм халуун орны могоо. Ер нь бүгдээрээ л халуун орны могоо дөө. За энэ дотор байгаа бас нэг аврам могоо байгаа. За энэ болохоор зүүн Азиар нутгалдаг Articulated Python буруу торлог Python гэдэг дэлхийн хамгийн том могоонуудын нэг. Дэлхийн хамгийн том могоонуудын нэгийг манай студид аваад ирсэн юм. Юу болоод байна? Юу болоод байна? Яа, одоохондоо жижиг хэмжээтэй байна. За. Жижигэн дээ. Та жижиг шиг. Тийм, хизэнээс юу сонирхож эхэлсэн бэ? Могооноос анх амтан сонирхож эхэлсэн цаг мөчөөс яри тий. Могоог л анх сонирхдаг байсан уу эсвэл өөр амтан тижээж агаад могоо руу орчуу. За одоо бас могооноос өөр ямар амтан тижээж гин сонирхож байна гэдгээс ярилцъя. За ер нь багын л амтан сонирхдаг тижээдэг багасаа л дахиад тагтаа нохоо загас гээл тижээдэг хөвгт байсан. Тэгээд багада юу нэг Jurassic World дайносаур үлэг гөрүүлэнд их дуртай. Тийм хөвгт байсан зурдаг. Тэгэл байнгын зурдаг, байнгын тийм тоглоом дээр тоглолдог. Яг тэр сонирхолтой маань холбоотой ч юм уу яг миний нэг тийм далд тухамсарт байдаг ч юм уу тий. Яг эдгээр амттайг өрдөөс анх харснаасаа хойш анх яг ингээд гартаа барьж үзснээсээ хойш тэгэл над үнэхээр гоё, үнэхээр кул санагдсан. Тэгээд тэрнээс хойш ерөөхдөө тасралтгүй тийжээд одоо ямарч нэг 8 жил болж байна. Тэг ер нь яг дотор байгаад идэг гэсэн тэгээ Монголд эдгээр амтч айгу ховор штэ. Тийм штэ. Тийм тэгээд ямарч 8 жилийн өмнөөс тижээх боломжтой болол эхэлсэн дээ ер нь. 8 жилийн өмнөөс хамгийн анх яаж авч байв тэр авч байсан өөрийн могоогоо авч байсан мэдрэмжээсээ хуваалцвал тийм ээ. Яг хоо тэгээд юу л та 8 жилийн өмнө би нэг найзаасаа авч ирсэн бас загас тижээдэг бас адилхан амтан сонирхдаг тижээдэг сонирхол нэгтэй бас нэг найзаасаа суур гээд найзаасаа нэг Mexican Black King Snake гэдэг тас хар нэг могоогод өгдөө штэ. Тэрийг хамгийн анх авч ирсэн. Яг хамгийн анх ингээд барьж үцгэд бол мэдээж ирэг бас тодорхой хэмжээгээр энэ чинь нэг айцтайгаа нүр тулж байгаа юм л та. Мэдээж ирэг хичнээн сонирхдаг тижээдэг байлаа ч гэсэн та могооноос айх айдас бол хүн болгонд байдаг. За яг анх ингээд барихад бол могоо надад яг тийм айхтар тийм хүүтэн ч юм уу нэг тиймэрхүү мэдрэмж төрүүлээгүй илүү тийм гоё тийм нэгэн кул мэдрэмж төрүүлсэн. Яг ингээд могоог гартаа бариад ингээд тэр одоо ингээд булчингийн мэдрэгтэй хөдөлгөөний мэдрэх ерөөдөө тэгээд эдгээ хэвлэр явах амттын хөдөлгөөн гэдэг чинь үнэхээр гоё зүйл үүдэг. Ингээд удаан одоо мэдэрч үтснэ. Тий. Эдгээр амттд маань одоо миний зүгээс гэх юм бол тий намайг эдгээр амттай харьцахад 50 байхыг шаарддаг байхгүй юу? Одоо ингээд би ингээд ширүү мөрөнд хөдлөж болохгүй. Ихэд өөрөө айлуулах 50 байхыг шаарддаг. Тэр утгаараа яг өөрөө ингээд 50 байгаад эдгээр амттыг ингээд өөр дөрөө ингээд бариад эдгээр амттай харьцахад бол үнэхээр тасраа мэдрэмжтэй. Юу н тэр мэдрэмжийг яг өдөр болгоно л амттай барих болгонд л ер баг шинээр ингээ авдаг. Одоор л өөддгөө. Яг хүний сонирхол хобби чи айгуу сонь штэ ингээд яг нэг оргил үе байдаг, эхлэл үе байдаг тий. Тэгээд зарим нь төгсдөг тий. Яг би өмнө тижээж исэн амттуудаас гэвэл яг нэг тиймэрхүү үед байгаа л та. Загас гэхтэл нэг загас төрлийн загас тижээж байгаа л тэгэл яваал нөгөө загаснууд нь солигдож байгаа ч юм уу. Тэгээд нэг жоохон сонирхол буурдаг ч юм уу. Нохоо бас олон жил тижээсэн. Нохоог бас тижээж агаад бас нэг оргил үе дээр очиод тэгээд нэг жоохон гэдэг ч юм уу тий. Яг могоон дээр бол
Миний хувьд бол энэ хийж дуусахгүй л юм шиг санагдав. Үргэлжилсээр л байгаа юм. Тэгэхээр гоё тий. Тэгээд ер нь ингээд бас 8 жилийн турш одоо тэгээд ер нь хичнээн төрлийн юм огоотой болсон байгаа тий. За би 8 жилийн хугацаанд бол яг анхлан тижээж болдог могоонуудын бараг 80-90% нь ерөөдөө тижээж үтсэн. Ерөөдөө ингээд Монголд орж ирэх боломжтой, Монголд байдаг ч юм уу, тэг оруулж ирэх боломжтой ч юм уу тэр могоонуудыг. За тэгээд сүүлийн 3-4 жил бол яг энэ ball python гэдэг могоон дээр төвлөрч тижээж эдгээр могоог ерөөдөө Монголд үржүүлж хөгжүүлэхийн төлөө ерөөдөө явж байгаа. Тэгээ сүүлийн 2 жил амжилттай ямарчсан Монголд анхны өндгийг авч тэг бойжуулж амьд зулц гаргасан ба. Тэгээ одоо энэ ball python гэсэн үү? Тийм ball python. Энэ бол Монголд үрцэн зулцуунууд. Миний өнгөрсөн жил болон энэ жилийн тийм зулцуун болсон. Манай Монгол могоонууд. Монгол багштай гэдэг. Монгол могоонууд гэж байна. 20-30 жил наслтгүй одоо ball python-ийн хувьд одоо би ингээд орж ирэхээс өмнө нэлээд судалсан могоонуудын хувьд бас насжилтын хувьд бол өөр байгаа тань л да 15-аас 20, 20-аас 30, 20-25-аас нэмэх зарим нь бол бүр 40 жилээс дээш наслтагч бас могоонууд байгаа дээ. Тэгэхээр тийм байгаа. Байгаль дээр бол жоох хэцүүлтэй мэдээж хэрэг. Хүний гар дээр яг ийм арчилгааны дунд л айгүй урт наслна. Энэ бол 15-аас 20 жил бол наслна. Одоо хэдэн настай могоонууд манай студид морил ирсэн байна. Эднэр бол дандаа нэг настай. Тэгээд энэ жижигүүд нь хэдхэн сартай. Ямар хөөрхөн. 10 сард төрсэн. За энд бол нэгийн та бас бариад бас камерт харуулаад явах тий. Ер нь бол эзнээ маш сайн мэдэрч ялгадаг бах тий. Дулаан болоод үнэр тий үнрээр нь. Тийм бах тий. Одоо хилээрээ үнэрлдэг гэж ярьдаг могоо. Энэ могооны ингээд хөлний дээр ингээд нэг нүхнүүд байгаа. Одоо энэ ерөөхдөө одоо шууд утгаар нэрх юм бол дулаан мэдрэгч гэх юм уу те. Энэгээрээ ерөөхдөө орчныхаа дулааныг үнрийг мэдэрдэг. Энэ бол нэг 2 нас гарантай. Энэ ball python ерөөхдөө яг бол насан турсан хөлбөр гэсэн үг. Өнгөн л өөр байгаа юм тий. Тийм өнгөн өөр. Энэ могооны бас нэг гайхалтай зүйл нь болохоор өнөөдөр бол 7000 орчим төрлийн өнгө зүсийг хүмүүс гаргаад авсан байна. Үржүүлээд шүү дээ. Тийм энэ яг энэ кодыг тайлж чадах юм бол яг энэ хобби руу орох юм бол энэ бол бүр донтол марцуулдаг байхгүй. Шууд өнгийг гаргах гал яваад байна. Би одоо ямар өнгө гаргах вэ? Тэгээ энэ шар өнгийг энэ өнгөтэй холиод дундаас нь юу гарах вэ гэдэг ч юм уу. Энэ генетикүүдийг ингээд судалж хагаад эднүсийг үржүүлэг хийх юм бол тэр үр дүнг хараад яг тэр үр дүнг барьж өнгийг хараад тэгээл бүр ингээд тийм ээ би мэдсэн юм одоо ингээд нөгөө нэг dog breed гэж байгаа шүү дээ. Нохооны үйлдэр тий үйлдэр гэж байгаа. Тэгэхээр миний хувьд бол нохоо муурны үйлдэрийг айгуу сайн ялгаад байгаа байхгүй. Надад болохоор яг могоо төдийлэн их сонирхдаггүй болохоор могоо бол могоо л харагдаад байгаа юм л та. Тэгэхээр энэ үйлдвэрийн хувьд тий одоо үйлдэр гинэ могооны төрлийн хувьд та бас Монголд одоо хэдийн орчим төрлийн могоонууд байна. За манай Монголд яг харьцангуй бас хөгжил ерөөхдөө бас гайгүй явж байгаа шүү. Яг анхлан сонирхдаг тижээдэг одоо ball python төрлийн могоонууд бол ямар ч 3-4 төрлийн могоонууд нэлээх байгаа. Одоо таны гарт барьсан байгаа чинь. Энэ болохоор одоо энэ boa constrictor гэдэг Төв Америк болон Өмнөд Америкаар нутгалдаг авраг могоонуудын нэг. Тэгэхээр нэлээд том болох юм тийм. Энэ одоо зөвүүн харагдаж байна. Энэ ингээд байгаль дээр байдаг энэ IMG гэдэг энэ хар өнгөний пигмент илэрдэг. Вау. Ингээд нас ахих тусам харалдаг хар өнгөний гүнзгий болдог. Тийм дилаар тийм. Тийм пигменттэй могоог одоогоос нэг 15 жилийн өмнө олсон битээ. Тэгээд яг тэр генетикийг line breeding буюу сонгомжлол үржүүлэхийн аргаар яг зөвхөн энэ генетикүүдийг л хооронд нь нийлүүлээд нь штэ. Яг тэрний үндсэн дээр яг гаргаж авсан. Одоо энэ байдлаар хамгийн төгс хөлбөр нь л юм да. Одоо энэ ингээд төрөхдөө энэ нэлээд алаг ирээн болно. Алаг ирээн төрнө. Тэгээд нас ахих тусам бүр пат хар гэлэн хар. Одоо яг энэ микрофоны хар шиг бүгд энэ шиг бүр пат хар. Тэгээд нарны гэрэлд үзүүлэх нөлөө нь бүр үнэхээр тасарсан. Одоо энэ лүү гэрэлд тусах юм бол ингээд солонго, металл өнгийн солонгорууд гарч ирдэг. Тэргүүрээ айгүй алдартай. Бурхан мэн аа. Танд одоо хэдэн төрлийн хичнээн могоо нийлүүлээ тоолсон. Би ямар ч энэ нэг авчирч болох хэмжээний нэг биш ер нь одоо нийт авчраагүй. Ямар ч нэг 20 могоо л байгаа. Яа бас их шүү тий. Ер нь бол яхаа
нэг могоод чинь гэж бол хийж байхгүй. Байхгүй юу? Тэрээс анхны могоол гэж байгаа. Ааха. Таны анхны могоо чинь одоо байгаа юу? Одоо анхны могоо маань байхгүй. За. Хөгшрөөд ирэх. Оо за. Эдрийн могоонуудын ер нь одоо зан ааш хүртлээс өөр байдаг бах. Та могоог бас тэжээгээд бас баггүй үржүүлээд те сонирхоод баггүй хугацааг өнгөрөөсөн байна. Бас тусдаа өөр араншин зантай тэрийг мэдэрдэг болчдөг бах та тий. Ер нь бол эднэр бол ball python бол хамгийн дүлгөн, хамгийн номхон ажтай тийм могоонуудын нэг. Тэр утгаараа дэлхийд дээр өнөөдөр хамгийн их гэрийн тэжээвэр байдаг могоонууд нэг хөхгүй. Алдар тэргээр айгүй алдартай. Ойртоод үтчихнэ. Та ярьж байгаарай. Би энэ чи бас ярилцаж бай. Та үдчих. Энэ могоо маань болохоор ингээд байгаль дээрээ ингээд өөрийнхөө бие хамгаалах чадвар нь ингээд хамгаалтын горимдоо шилжих юм бол юу яждаг байхгүй ингээд толгоогоо нуугаад бие ороогоод яг бөмбөг шиг болчдөг байхгүй чангалаа. Ердөөс нь бөөрнг юм болчдөг. Хэрвээ нэг халтлагад өртлөө гэж бодоход тэр утгаараа ball python буюу бөмбөг python тийм шүү дээ. Тийм нэртэй байж байхгүй. Би бариул намайг хацахгүй бах тий. Хацах уу? Хацгаа. Ээжээ. Оо яс сонирхолтой юм бэ. Би бас ойртноо. Ямар гоё юм бэ. Энэ би. Ингээд суултаа суугаад. Ёстой царайлаг байгаа энэ. Энэ миний сая 10 сард өндөгнөөс гарсан. Яг л хүүтэй байт юм шүү дээ. Тэгээ могоо нөгөө орчныхаа температурыг дагаад биеийн дулааныг орчилдог. Би одоо мангар халан байгаа та. Тийм тэгэхээр одоо гарт барих юм бол бүлээцсэн л гэсэн. Энэ гэхдээ ёстой хөөрхөн юм байна. Жижигхэн байгаа болоод ч тэрөө амар гоё. Минийх бол бүр хөөрхөн жижиг. Нарж байна. Энэ явж байгаа ямар сонирхолтой. Бас эвгүй байх шүү бас ойртож ойртол бас. Манайхаа миний камерыг өгөөд харуулдаа энэ өстө. Хинэртаа бүр дээгч бол бүр явж өгсөн яана. Ишээ яваад өчлөө яана. Уцаагаад ингээд авна штэ тий. Тэгэл авчих тий. За авчих. За наашраарай. Тийш явахгүй шүү. Ой sorry. Гэтэ бас могоотой ингэж бас өөдөөдөөсөө харилцуулах сонирхол үцэгдэл юм байна. Айгу. Тэг яг ингэж хартсан гэж тулах ямар хөрх юм бэ? Гоё шүү дээ. Яг хүн тий айдсаа гоё мэдлэгээр солих үнээр гоё. Сая та ингээд нөгөө удирдгал болгоод тий ингээд могооны хөдөлж байгаа тэр мэдрэмжийг мэдрэх гоё гэдэг ч юм уу тий тийм зүйлийг сонсоод ингээд барьсан болоод ч тэр үеих гоё мэдрэмж надад өгööдх юм яагаад чи үнэхээр гоё шүү дээ. Айж байгаа ч гэсэн. Гэхдээ надад бол энэ могооны энэ айгу гоё юм байна. Энэ барьж үзэж чинь айгу гоё юм манайхаа. Ер нь их гоё, оюун санааны их гоё тайвширлыг болдог. Оо яасан ч царайлагын яасан ч гоё өнгөтэй энэ бол оо тийм биш тийм голгож байгаа мэдрэмж нь айгу юу юм биш те. Нэг гоё үү. Ингээд наа чи ингээд булчингаараа шахаад ингээд их хөдөлж байгаа мэдрэмж их гоё. Яг нь наацтай гоё харагч байгаа. Гар хөлгүй амттай учраас мэдээж ирийг биеийнхэн булчингаар л. Оо за зэнчээ бүр хөтлөлт хийх нэ. Микрофон дээр хөтлөлт хийх нэ гэдэг. За энэ бүр яг үнэхээр наваа мошиг тий шүү. Хүй ийшээ орооцолтоод явлаа хонгор. Яаж ингэж байгаа юм бэ? Гайхаад их юм тий ингэж. Яана. Надад тусламж хэрэгтэй боллоо. Хүй. Юу болж чинь яаца? Уцтаа орооцолтсон уу? За яаж гараа. Би бол гайх чинь уу энэ яг яаж ингэж байгаа юм болоо өөр ингэ. Хөрхий. Манай могоо бол хөтлөлт хийгээд ихсэн. За. Энд ч одоо манай Монгол могоо шүү дээ. Монгол байгаа шүү дээ. Йоо намайг айлгатглаа юм чи. Монголд нутагсаа авчих шүү дээ. Голын юу гэвэл микний энэ гол руу орж ирж байна. Йоо би бүр гацчлаа гэж амар ялаа шүү дээ. Йоо ямар гоё хүд юм бэ. Тийм болцоо тиймээс нэ. За. Би бол могооны айцаасаа гарчлаа. Гарцсан уу? Яастаа гоё юм. Би энэ дээр бүр голгуулмаар яа зүйтэй яг. За өстой гоё байдлаар бит хоёрт бас могооны тий талаар мэдрэмжийг өгч чинь би бол өмнө нь жоохон могооноос айдаг байсан. Тэг ягаад чинь бас болдоор таныг орж ирээд нөгөө могооны энэ гоё мэдрэмжийг хэлсэн чинь цаанаасаа л нэг юм эерэг мэдрэмж аваад барьсан чинь бас гоё идэм байна. Тэгэд өөрөө их могоо юм гоё тайван. Гэтэ сая бас зүггүүт чи шүү энэ голоор орж мороод тий сахилгагуут чинь. Сахилгагуут намаагаа сандаргаад авлаа штэ гацчлаа л гэж бодлоо. Гар хөл байхгүй тэгэл аль болох зуурж ороох юм байвал оргол авчдаг. Одоо энэ бас нөгөө могоо бас ингээд хичээх гэж байгаа сонирхолтой хүмүүст ер нь л яг одоо анхаарах хэрэгтэй зүйлсүүд ер нь юу байгаа тий бас их сонирхолтой. Хамгийн тийм анхаарах хэрэгтэй зүйл хэм бол өрдөөсөл энэ террариум буюу одоо могоог гэртээ хичээх сав. За. Тийм. Энэ л найдвартай байх хэрэгтэй. Нэгдүгээрт.
Тэгээд хоёрдугаарт мэдээж ирэх амтан сонирхож байгаа хүний судалгаа авах хэрэгтэй. Ямар орчинд амьдардаг, аль бүс нутгийн, аль улсад амьдардаг, халуун орны цөлийн, модны, усны тэр орчныг тодорхой хэмжээгээр бий болгож тийж байна. Тий. Эхний ерөөдөө анхаарах зүйлслэг юм лээ. Хоолны хувьд л ер нь яг юм хоо. За, идэж тэжээлийн хувьд л эднэр маань амьд хоол идэж бас болно. Гэхдээ амьд хоол идэх нь жоохон юу тал та сул тал ихтэй. Яагаад гэвэл эднэр маань байгалийн амьтад биш учраас үнэхээр сул дор амьтдаг эднэр. Тийм ер нь бол байгаль дээр төрөөгөл. Тийм байгаль дээр төрөөг болохоор бие хамгаалах чадвар мадвар тэр юм бол маш муу. Тэр учраас хоолндоо бариулах тохиолдлууд их үүдэг. Нэг хулгана хараханд хаанцалж матуулаад. Эдгээр чи ер нь бол арчиг өмтд шүү дээ. Яг гэсэн тэр харагдаж байгаа тэр айгаалга болохоос тийм сул тал байна. Тэгээд хоёрдугаарт бас амьд тоол чинь тэр болгон олддоггүй байхгүй. Мэдээж яг тохирсон эднэр хэдэл энэ хэдэл нэг өөрийн гэсэн одоо идэх хэмжээний сайз байгаа шүү дээ. Тэр сайз нь амьд одоо Монголд ч хөдөл олдох боломж мөн тий. Тэр утгаараа амьд хоол бол сул талтай. Харин хөлдөө тийм юу ингээд сайзаар нь ингээд хөлдөөцсөн тийм хоолнууд байдаг хгүй. Тэр хоолнууд бол давуу тал ихтэй, нөөцлж болно, хадгалж болно. Тэгээ яг өөрийнх нь тохирсон хэмжээ сайзаар нь ингээд хоолцдог. Манай намнаад их татах шиг байна тий. Тэгээ би бүр айгуу юу ажиллаа. Болчлоо тэгээ би бүр илүү томыг ч мэдэрмээр байна. Маш 50 байгаа тий. Тэгээ би их томыг барьж үзмээр байна. Тэгээ дууштай барьчаа. Манай энэ могоо их дараах нь. Дараах нь. Бас зан төлөвийн хувьд бас өөр байгаад байна тий. Хурцааштай. Тий төрөл зүйлийн хувьд бол бас зан аршин ялгаатай байна. Гэхдээ яг нөө хов хүний зан аршин гэдэг шиг бас хувь могоо аршин гэж бас байна. Одоо та хоёрт нь бол могоог бас судалж агаад тэжээсэн байж таараа. Гэхдээ яг өнгөрсөн хугацаанд илүү ойртоод тэжээгээд үржүүлээд явж байгаа хугацаанд шинээр олж мэдсэн, илрүүлсэн зүйл гэвэл байгаа юу? Хөөх эн чинь бас ингэт юм биш гэдэг чинь. Ер нь бол байгаа. Одоо жишээлбэл нөгөө түрүүн ярьсан нэг эрүүл мэндийн асуудлууд их. Одоо би ингээд хичнээн орчуулад ингээд ойлгохгүй зүйлүүд зөндөө байна. Тэгээд гадны бас мэдээж хэрэг үржүүлэгч тэжээдэх хүмүүстэй хамт ярилцсан, асуун төвлөн тэднээс ойлгохгүй зүйлүүд чинь яг энэ бүх хугацаанд тэжээж байгаа явцад ерөөхдөө яг энэ эдгээр амьтын биеийн хилэмжийг ерөөхдөө их ойлгож эдгээр чинь ингэт юм биш үү? Кэрэ ингэт юм биш үү? Ингүүл өвдсөн байгаа юм биш үү гэдэг ч юм. Тийм зүйлүүд л их гарч ирсэн дээ миний бодлоо. Жишээ нь өвдөхөөрөө бол мушгирах уу? Яадаг вэ? За одоо биеийн жоохон солбор байхаар юм уу? Тийм одоо амьсгалж чадахгүй уус шигний хатгалгаа ч юм ханаад манад төрөх юм бол ерөөхдөө ингээд цагиргалж хөвтөд тэгээд биен дээрээ ингээд толгоо дээш нь харуулад амаа ингээд ангатдаг юм. Тэрийг бол ерөөхдөө зүгээр энгийн өдөр ингээд харах юм бол зүгээр могоо хөвтдөг шиг л хөвтдөн. Нэг жоохон ингээд ажиглаад ингээд харах юм бол ингээд үнэхээр амьсгалж амьсгалахад хүнд байгааг мэдэгддэг байхгүй. Тэгээд ямар нэгэн арга хэмжээ аав нэр нь бол 50 байгаа үедээ ер нь бол яг одоо ингээл мушгирсан байдалтай л байх уу? Тийм, ерөөхдөө нэг юм ирэхүү. Тэгэл яг ингээ өвдсөн байх ингээд харах бас сүүл рүүгээ харахаар яг ялч мэдчихдэг болчихсон мó эднэр чинь тэгэл хараад ингэсэн мэн чиг дутцсан мэн дулаан дутцсан мэн ингэж юм тэгж юм гэл ерөөхдөө өлссөн мэн гэдэг ч юм уу. Тэгээд эднэр чинь нөгөө нэг ямар нэгэн дуурахгүй дуу аваа баг гарахгүй. Тэгээд ерөөдөө харагдах байдал нь тэгэл биеийн хилэмжийн л сайн судалж байгаа л гэсэн үг. Тэгээд тэр утгаараа харахад бол яг ингээл ингэт юм биш үү тий. Инкэрэ ингэт юм байна гэдэг ч юм. Биеийн хилэмж нэлээд чухал байгаад байх нь шүү дээ тий. Өлсөөрөө ингээд толгоогоор ингээд шилмэлээ зөхөө. Тэгэл өлсөөрөө тэгэл хаалга малга дуграал ингээл би ингээд ороод ирэнгүүт ингээд бүгд ингээд зарцгийгээл тий зөх шүү дээ. Одоо монголчуудын дунд бас нэг юм юу гэдэг шүү дээ. Муур болол одоо муу амтан ор дээр авах гал тий тэрүүгээр эзнээ өхөөсэй гэж ингээд тэгдэг гэл нэг сонио. За могоог бас хүүтэн цустай амтан гээл бас нэг жоохон муугаар тий сөргөөр бодох одоо бодол байдгаа. Тэгвэл ер нь могоотой холбоотой хамгийн одоо буруу хүмүүсийн дунд одоо тархмал байдаг буруу ойлголт юу юм шиг таны хувьд анзаарэгддэг вэ? За их гоё асуулт байна. Наад дээр чинь хэлмээр байгаа зүйлүүд их байт юм. Одоо ингээд манайхан чинь юу яадаг штэ энд тэнд ингээ могоотой тарахаараа сүү мөн тусаагаад л ингээл тэгээд байдаг штэ. Тэр бол ерөөдөө буруу зүйл. За одоо сүү ингээд жишээлбэл могооны биен дээр тусаад хатлаа гэж бодъё юм.
За тэгэнгүүт яг ингээд сүүч нэг тийм тослог ингээд нэг тийм бүрхүүл тогтоо хатчихдаг шүү дээ. Яг тэр бүрхүүлтэй хэсгэрээ могоо тогтмол хугацаанд гуужж явах хэвээр гуужж чаддгүй яг тэр хэсэг нь арьс нь бүрдгүү үлдчихдэг байхгүй. Тэгээд тэр үлдсэн арьс нь яг нэг гуужаад үлдлээ. За дахиад дараачийн гуйжлтан дээр дахиад үлдэж бас болно. Үнэхээр ингээд хатаад ингээд гатангшаад ингээд тийм болцсон бол дахиад үлдлээ. Тэгэх юм бол яах нь яг тэр доор нь өрөвсөл үүсчих эхлэх юм шүү дээ. Тэгээд магадгүй тэр нь үхлийн шалтгаан байж болно. Тэгэхээр энэ айгу буруу зан бол яг нөгөө сүү мүү ингээд холоос өргөдөг ч юм уу ингээд нэг тиймэрхүү зүйл яг байж болно л та. Хүний өсвөсөг бишрлийг мэдээж зэрэг шууд утгаар нь буурдаж болохгүй шүү дээ. Яг ингээд биен дээр нь тусаагаа, толгоон дээр нь тусаагаа дараалал хамгаалаа гэдэг. Тэр бол ерөөхдөө жоохон буруу. Яг ихэнхдээ арьсан дээр нь гүлгэр арьсан дээр нь гулгаал явцдаг. Гэхдээ зарим тохиолдолд тэгэх боломжтой. Тийм байх тий. Начаас та сонин бодож байгаагүй үнцэн юм. Манайхан ч тэгэл нөө юу болвол юм болгоорол нөгөө сүүгээ сайхан сүүнийхэн дээж гээл цацдаг тий. Гэхдээ нөө сүүний хүчил гэдэг зүйл чинь бас тий. Одоо жишээ нь манад өмнө нь хөшөө дурсгалын холбоотоос зочоо орж ирж илаа. Тэгээ сүүний хүчил гэдэг чинь маш юм хүчтэй төлдөг. Тэгээд нөгөө барилга байгаа. Одоо тэр нөгөө хөшөө дурсгалын юмаа гимтээдэг тий. Гаднах бүрхүүлийг нь одоо муухай олгодог, сэвтээдэг гэдэг ч юм уу. Бас зүйлийн талаар ярьж илаа. Тэгэхээр бас могоон дээр энэ зүйл бас жоохон учир дутагдaltaй л байх нь гэж ойлгох нь шүү дээ тийм. Тийм. Одоо сайн харах юм бол энэ дээр ингээд энэ могоо ингээд дутуу гуйцсан байгаа байхгүй юу? Энэ жишээлбэл яг жоохон чиг туцснах ч юм уу. Энэ ингээд арьсан дээр ингээд үлдчихдэг байхгүй юу ингээд. Энийг авахгүй бол тэгэх юм бол ингээд дараагийн гуйчлалтан дээр дахиад энэ үлдэх юм бол энэ доор өвчлөл үүсч эхэлдэг. Зөв. Бас гуйжих явцыг чухал байх нь шүү. Тийм. Заавал ингээд бүтэн ингээд бүрэн ингээд арьсаа ингээд салах хэрэгтэй. Хэдийн хугацаанд гуйждаг вэ? За эдэж дэжилээсээ наснасаа хамаарал. Тийм. Манай энэ бол бас гуйжж байгаа юм байна. Наадах чи яг одоо гуйчих гад ингээд арьсан ингээд жоохон биенээсээ ингээд хөндөрөх гээд арьсан чам мэдрэгч чинь уу? Тийм, барингууд шууд ингээд өөр арьсан ингээд өөр ба тийм. Одоо нүднийх нь өнгөнд бүр ингээд цхийг ингээд нүднийх нь хамгийн эхлээд нүдний өнгө ингээд салдаг байхгүй. Ингээд нүднийх нь өнгө нь ингээд цэнхэр болцсон байгаа. Нэг цэнхэр гэх юм. Тийм ээ. Тэгээ би харин энийг нь харчаад ингээд хүүе энэ ч манай учраас сохорч байгаа. Тэгээ бас өөр ботогдоод ирсэн. Тэгсэн чинь эн чинь гуйжиж байгаа юм байна. Тэгээд нүднээсээ эхлээ гуйжилт нь эхлэхээр ингэж харагдаж. Чамд ер нь могоо тижээвэл их зохихоор ээ шүү. Болоод байна юм шүү. Чамтаа бас могоо авахдаа их тайван байрыг чамаас одоо зүхтаахгүй байдалтай харагдаж байна. Би чи нэг нөгөө нэг айгүй ингээл багцуртаал ингэж ахгүй ягаа өөр нь гоё ингэж. Сая миний байрсан могоо их хөөрхөн хөдөлгөөнтэй могоо байна. Тий. Их хөөрхөн хөдөлгөөнтэй сэргэлэн. Яг өсөглөн өсөж байгаа. Ирж үжтэй амтан байгаа. Могоо ер нь хүнд дасах чадвар хэрвээ гэдгийг. За нохоо муурыг бол бид монголчууд бол тогтмол хийж байгаа тий. Нохоо бол гэрээ манан хүнд их дасамтгай хүнд хань олно гэдэг ч юм уу тий. Сэтгэл хөдлөл өндөртэй муурны хувьд бол эрхэлдэг амтан гэвэл могооны бас нэг энэ онцлог нь бас юу байна? Эзэндээ хэр дасдیں۔ Тэр дасан одоо дасах процесс нь бас нэлээд удаан явдгүү. Тийм, могооны хувьд бол мэдээж хэрэг нохоо шиг сэтгэл хөдлөл байхгүй. Хүнтэй нохоо бол нэг тийм хүнтэй холбоо тогтоочдөг шүү дээ. Эзэнтэйгээ нэг тийм гоё татн харьцаа үүсгэждэг шүү дээ. Могоон дээр бол ерөөхдөө тийм байхгүй. Могоо эзнээ таних уугүй бас танина. Юугаар нь яаж таньдаг вэ гэхээр үнрээр нь танина. Одоо би энийг эднэр чинь ингээл байнгын ингээл ийш тийсэн зөөгөл аваад тэгэл үүр савын цэвэрлээл шинэ ус өгөөл хоол өгөөл ингээл явж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ хугацаанд могоо намайг одоо үнрээр таниад энэ надад одоо ингээд аюул үзүүлэхгүй гэдэг утгаараа тэгээ намайг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг. Тантай ахта хамгийн одоо одоо түрэнгийн зан шууд ингээд шууд утгаараа түрэнгийн зан гарахгүй энэ бол надад аюул учруулахгүй тийм бийт байна гэдэг утгаараа намайг ерөөхдөө тэгж таних гэсэн үг. Ямар хөөрхин гэхдээ тийм. Өөр мөр бас ингээд хүн ингээд яах юм бол бас жоохон өндрийн юу яа тий. Тэгээ ерөөхдөө жоохон цочмог болох нь. Тийм жоохон ингээд тухгүй байгаа нь ингээд анзаарэгддэг. Би ч гэсэндээ ингээл бас сонирхол нэгтэй хүмүүсийнхаа найзуудынхаа гэр мөрөөр очиод ингээл бид нар чинь ингээл бинийхээ могоог ингээл барьж цэцгэд хүний могоо бол нэг тийм цаатаал нэг хүтэн байгаад идэв шүү бас. Хүний өвхтийн хөрөн бортой шиг тийм. Хүний могоос өөр шүү. Цаанаас нэг өөр байгаад идэв. Тэр утгаар яг өөрийнхөө могоонуудад л үнэхээр дотн үнэхээр харьцаас орсон зан ашиг бүгдийг мэднэ. Манай намнаад асуух юм.
Байна. Та нөө хортой могоо ер нь тижээж ирсэн үү? Ер нь хортой могоо. За хортой могоо тижээж ирсэн. Миний хамгийн анхны тижээж ирсэн могоо нэг тийм тохиолдлоор хортой могоо байсан. Ямар амар хүндээс эхэлсэн юм шүү дээ. Яа нэг хулсны pit viper үгүй юу? Bamboo pit viper гэдэг ном өнгөтэй тийм нэлээд хортой цусны бүлгэнэл өдр үүсгдэг. Хэрвээ бүр арга хэмжээ авч чадахгүй бол тэгээд магадгүй нэг үе тайрч марих юм уу. Тиймэрхүү. Би ч нөгөө нэг яг тухайн үед бол нэлээд жоохон байсан. Тэгээд бүр ингээд сонирхлын дийлдээд тэгээд ямар ч цаагаад тийжчихсэн. Нэлээд рисктэй аюултай зүйлээ миний дотор ч нөгөө нэг эдгээр чи ингээд бүгд ингээд далд хонцор төсөөлдөг байгаад байгаа ш. Тэгээд ямар ч цамгаах ингээд аваад ингээд яхад бол яг тийм боломж гараад ингээд зүгээр тэсэхгүй ямар ч зэн тэгэл авч ирсэн. Одоо та хэлсэн шүү дээ энэ нөгөө шилэн хорох шиг юм айгуу чухал байдгаа могоо тижээхэд гэж юм те. Энэ дотроо юутай байгаа юм бэ? Ягаад энэ арай өөр нэг юм орчин үсгээд байна уу? Юунаас болж илүү чухал байгаад байна те. Харахад бол яг ийм шилэн хороглоо байгаад байна л да. Тий. Энэ мэдээж хэрэг хамгийн найдвартай байх зүйл бол мэдээж хэрэг энэ төгжээ байх хэрэгтэй. За. Тий. Хоёрдугаар тэгээд энэ доороосоо могоо халчих хэвээр. Могооны одоо ингээд миний гэрчлэг тижээдэг савнууд бол эдгээрний метр 20 морин усттай савнууд гэхгүй. Тэгээ могоо чинь нэг талдаа халуун, нөгөө талдаа хүтэн тийм хоёр бүс байх хэвээр. Тэгээ эдгээр чинь биеийн дулаанаа тэгж зохицуулдаг юмтай байхгүй. Сэрүүцсэн үедээ ингээд халуун цэг дээр очдог, халууцсан үе дээрээ сэрүүн цэг дээр очдог. Хоол эзэсний дараа хэвлийгээсээ хаалж хоолоо шингээдэг ийм амьтад байдаг. Тэгээ ер нь яг сав сулганы хувьд бол мэдээж хэрэг миний энэ нэг энэ түгжээ тэгээ энэ найдвартай байх хэрэгтэй гэдэг маань гэртээ ингээд алтгаас ерөөхдөө хамгийн түрүүнд авах арга хэмжээ могоо тиждэг хүмүүсийн хувьд бол тэгээ яг эдгээр амьтад маань чиний хувьд миний хувьд аюулгүй ч гэсэндээ те бусад хүмүүсийн хувьд аюул учруулж чадахгүй ч гэсэндээ ингээд тухгүй байлган те магадгүй ямар нэгэн өөр асуудал үүсч болно шүү дээ. Тэр асуудлыг л ерөөхдөө яг могоо тижээх гэж байгаа бол эхлээд бол би бол ингэж зөвлөдیں۔ Чи эхлээд найдвартай ямарчсан сав сулгатай бол хоёрдугаарт одоо нэг чи заа чи гэртээ муугаар бодоод гэртээ алтлаа гэж утгад гэрээсээ бүр мөсөн гарах бүх арга хэмжээг ямарч авсан байх хэрэгтэй тийм. Магадгүй хажуудлын чи айл руу орох юм бол тийм. Хүүхэд хараад настай хүн хараад монголчууд ч могооноос их хайдаг шүү дээ. Тэгээд янз бүрийн зочролд орох магадaltaй тийм. Өөр зүрсүцний ямар нэгэн тийм асуудалтай хүн байлаа гэж бодоход гинт могоо харах юм бол яг ч юм бэл хичнээн аюулгүйч гэсэндээ тийм эднэр маань чочж байгаа тийм. Тэр хүнд бол мэдээж хэрэг амар харагдана шүү дээ тийм. Тэр утгаараа могоо тижээх гэж байгаа тижээж байгаа хүмүүс маань ерөөд хамгийн анхаарах зүйл бол энэ. Доороосоо энэ яаж халж байгаа гэсэн үг юм бол энэ доороосоо энэ могооны юм зориулт юм халдаг гудс үт юм жижиг юм. Тийм баха тийм ээ. Наачаад дээр нэм өвс шиг зүйлүүд зориулт. Энэ болохоор нэг кокс гэд коконат гэдэг шүү дээ. Коконатын нөгөө нэг юм буталсан тийм хөрс. Энэ болохоор их давуу талтай чигээ удаан барина. Та могоод хазуулж ивөө? Зөндөө. Яаж азар нөгөө анхныхан хортой могоод хазуулчаагүй юм бэ тийм ээ. Тэсэн бол өнөөдөр энэ чинь ингэ сууж явах ч удаа. Хортой тийм мдээгүй тийжсэн юм тий. Мэдсэн л дээ. Гэхдээ нөгөө нэг сонирхол дотор хүмүүс маань дэлчихгүй. Одоо эхнэр маань ингээд хоргүй могоонууд бүгд. Гэхдээ хүн хазах юм байх уу? Шүдмэд байх уу? Байгаа л та ичтаас. Ямар тохиолдолд юу н хазах бол? За хоолтойгоо андууржвал хацж болно. Намнаа Би гэхгүй. арай хоош өнөртөхгүй байгаа дээрээс гайваа гэдэг. Тэгээд мэдээж хэрэг тухгүй стрессцэн тэгээ орчин нөхцөл буруу тэжээлт буруу нөхөд тохиолдолд могоо стресстэй. Тэр үед нь харьцах юм бол хазах тохиолдол байгаа. Гэтэ хоргоо. Гэтэ хоргоо байна. Тэр нь бол хазахад ер нь хэр өвддөг гайгүй зүгээр часуу. Яс зүгээр төсөөлт зүгээр час шүү дээ. Үцгөө гэдэг. Би бас бодсоох ингээд энэ нэ ер нь нэг час гээл яваа. Тэрнээс ч нэг юмэр хов хошиг хаталтай өвдөлтөд орохгүй. Тийм. Гэхдээ нөө нэг хэмжээнээсээ бас их хамаарал. Тийм баг шүү. Аврам могоо хазалт бол чанга. Яг над бол чин хазаал тавьчихгүй. Хазаад ороочдөг байхгүй. Гэхдээ энэ маань бол авраг могоо шүү дээ тий. Энэ яг авраг могооны авраг могоон төрлдөө хамгийн жижигдээ ордог. Хамгийн жижигдээ. За энэ одоо энэс дээшээ томрох уу? Наад чинь барыг томрохгүй дээ. Ингээл энүүгээр өвдчихэж байгаа. Наадах чи одоо ингээд одоо хүмүүсийн тижээж болох те хамгийн одоо
төгс сайз гэх юм уу те. Гэртээ тижээж болох те. Хитрхи том биш. Хянахад амархан. Хитрхи бас жижигхэн уутгартай биш. Яг гоё ингээд барьцтай. Боломжтой тийм. Хүнд идэнөө. Хүнд өнөө. Та гэхдээ ер нь нэр байгаа юу те? Нэр байгаа. Зарим тэгэл нэртэй, зарим нь бол тэгэл нэг өөрийнх нь өнгө зүсний морфин нэрээр нэвч. Наадах чинь жишээлбэл пайд гэх бялуу гэдэг нэртэй. За бялуухан минь нэ. Хоёлаа ч өстой халуухан байна да эндрээс. Одоо ингэдэж штэ нохот хижэхийг хүсэж байгаа хүмүүс бол цаг заваа зохицуулах ёстой. За дээрэс нь шинээр одоо гишүүн орж ирж байгаа юм шиг л бэлтгэлтэй байх ёстой гэдэг тийм. Яг нэг хүүхэд. Яг үнэн. Тэгэхээр могооны хувьд бас тижэхээр сонирхож байгаа хүмүүс бас үзчихэж магадгүй тийм. Эдгээр хүмүүс сэтгэл зүйн болго за энэ одоо нөө шилэн хоргыг нь авах нь хоол тижээл гэдгээс гадна ямар өөр бэлтгэлүүд бас хийх ёстой гэдэг юм болоо сэтгэл зүйн хувьд. Ер нь харьцангуй амар шүү дээ. Амар уу тий? Ер нь бол завгүй хүний төгс найт шүү дээ. Тэгвэл гоё юм байна тий. Сахилуулж ярина гэж байхгүй. Тэгээ өснөөс унахгүй. Тэгээд дуу чимээ гарахгүй, үнэр байхгүй, харшил өгөхгүй, өдөр болгон салхилуулаад гаргаад яваад байхгүй. 7 хоногт 7-аас 10 хоногт нэг л удаа хоолно. Холлохгүйсэн ч болно. Шаардлагатай бол сар болсон ч болно. Ийш тийшээ аялал зугаалж явхад ерөөдөө ямар ч асуудалгүй орхиод явж болно. Ерөөхдөө яг ингээд манай одоо сүүлийн үеийн одоо нэг жинзинэрийн ерөөхдөө яг төгс пет гэдэг ба шүү дээ. Төгс хамтрагч нар нь төгс ерөөхдөө яг тэдний амьдрал одоо сүүлийн үеийн завгүй амьдралын хэмнэлт тохирсон ерөөхдөө тийм пет яг нэг сонирхол хүн сонирхол хоббитой байна гэдэг чинь их гоё зүйл шүү дээ. Тэгэд энийг ингээд орхигдуулаад амьдрах бас үнэхээр жоохон уйтгартай урамгүй те бас ингээд ямар нэгэн гоё зүйлээс гоё кайф мэдрэмж авч чадахгүй те. Тийм тэгж амьдраад байвал бас утгагүй шүү дээ ер нь бол те. Яг тэр завгүй амьдралын хажуугаар нэг гоё сонирхлынхаа ингээд энтэй харьцах сонирхлоо авч яваад ингээд давхар ингээд яваад байна гэдэг бол тэр боломжийг олгодог ерөөдөө могоо бол. Тийм ээ шүү. Их амар юм да. Их амар юм ээ. Яг нэг орчныг ингээд бүрдүүлээл тогтоогоол тавьчихад бол тэгэл ямар ч асуудалгүй чамааг ирээд яваад тэр могоо төвчнэ байж л байна. Яах ч чамаас юу ч нэхгүй. Ер нь сонирхолтой. Тэгэхээр ер нь бол бүр тийм нохомор шиг айхтар арчилгаа бол байхгүй байна. Нэг надад нэг тийм хүүхэлдэйн кино айгу санаанд ороод идэг байхгүй. Нэг юм хүүхэлдэйн кино. Тэгээд энэ амьтдын үрэлгэнгтэй холбоотой. Тэгсэн чинь ингээд могоог болохоор юм муу санаатай амьтнаар дандаа ингэж гаргаж ирдэг. Тэгсэн чинь яг үндэ тэр могоо нь болохоор айгу юм зөөлөн. Ер нь яагаад бид нар юм монстр байх ёстой юм бэ гэл яг тэр хүүхэлдэйн киноны нэр нь орж ирдэг. Та тэрийг үзчихсэн үү? Юу сүүлд гарсан Zootopia 2 дугаар анги бас тийм Zootopia-гийн 2 дээр бас могоо нөө хөвлөрөө явах амтан гэж гарч ирсэн тийм. Миний ярьж байгаа нь болохоор нэг юм амтны хүрээлэнд байдаг. Тэгээд амтны хүрээлэнгээс нөө каула биртэй цухтаагаад тэгсэн чинь тэрэн дээр болохоор ингээл monsters гэл тэгэнгүүт мангаснууд гэл тэгэхээр нөгөө могоо байна, матарнууд байна тийм. Тэгсэн яг үндэ тэдгээр амтад болохоор цаана айгу юм зөөлөн амтад байгаад идэг. Тэгэл бид нар уул нь гоё ингээл хүмүүстэй тийм ийм ойр байгаад ингмээр штэ гэл тийм бас хөөрхөн санчлаа нэр нь бас орж ирдэг. Харин тийм нэг нөө тэрнээс нэг матар бас нэг хүүхэдтэй ингээд хүүхдээ усан дунтсан чинь тэр хүүхдээ авах гэсэн матар нь идэх гээд байна гэдэг нөгөө матар чинь ингээд аваа авчихдээ шүү дээ. Үржүүлгийн тухай ярихад тийм та бас ингээд үржүүлээд өндөг нь гарч ирээд өндөгнөөсөө гарч ирж байгаа бас видео байсан. Тэр их сонирхолтой харагдсан л да. Тийм. Яг энэ амтныг тижиж эхлэнээсээ л хойш мэдээж хэрэг миний дотор бол байсан л та. Хизээ үржүүлэх үл чадах уу яах вэ гэл. Миний хувьд бол мөрөөдөл биелсэн ер нь бол. Тэгээ яг энэ амтныг Монголынхаа нөхцөлд үржүүлж тэгээ ингээд бүх юмыг тааруулт тохирно гэхэд бол надад амарчсан. Яг цэвэр 2 жилийн яг тийм хугацаа бол шаардсан. Бүр яг уухгүй ерөөхдөө ингээд могооныхоо орчин нөхцөлийг тааруулна зөв үед нь. Одоо эдгээр чинь ингээд үржлийн уйлрал гэхээр Африк жишээлбэл борооны уйлралын үеэр бие бэлддэг байхгүй. Тэгэхээр жоохон температурын унгаан, чигийн нэмэн гих юугаар орчныг солигдох тэр мөчлөгийг одоо хиймлэр хийж байгаа байхгүй. Тэгээд би тэрийг ямар ч 2 жил хийсэн. Тэгээд эхний 2 жил бол ямар ч амжилт олоогүй. Тэгээд би юундаа байгаа юм бол гэл. Тэгэл ямар ч сан тэгэл хийгээл суухгүй хийгээл. Тэгээд сүүлийн яг 3 дахь жил дээр бол үнд гаргасан байна. Тэгээд тийм бас учиртай юм байна тийм. Биш ерөөхдөө 90-90 тавиад бас болчих зүйл биш юм шиг тийм. Тэгээд эднэр чинь ингээд дотроо ингээд юуныхаа хүүтэн сэрүүнийхээ үйлрэлд ингээд дотроо ингээд
уутанцар өндөөний уутанцараа ингээ бэлтжидэг байхгүй. Тэгээд нөгөө нэг ир могоотой нийлнэ. Тэгээ яг нөгөө нэг тэр уутанцар бүрэлдээд яг тэр үеийг онохол стан байлаа ер нь бол. Тэгээ тэр үеийг онох гэж би ингээ 2 жил гарсан. Бас уудах юм байна. Тэгээ яг ингээл зөрүүлээлсэн. Тэгэл яг сүүл рүү бол тэгэл минь одоо л та жоохон туршлаа мэдчихэж байгаа. Тийм тэгээд туршлагажаад дараа жил нь 2 могоо өндөг л болсон. Би одоо надад айгүй сонирхолтой байгаа нэг юм байна. Нөө дэлхийн хамгийн том могоо гэд яг энчээ байгаа гэдгсэн шүү дээ. Тэрийг бүгдээрээ гоё танилцъя л та тий. За тэгээ. Айгүй том боо. Та энийг авах. Наа ч юм шүүс юм уу? Биш одоо тэр дотор байгаа. Аль вэ? Тий. Дахиад байгаа мó. Тэгээ би нэг ийшээ хийчихдэг. Надад ийшээ хийчих. Завж байгаа. Гайгүй. Ихэд хүний гарт бас манай хүүхдүүд чинь тэгэл барай л гүцчих. Юу цэцээ. Зя. Танаа гэр бүлийн хүмүүс ер нь бас одоо бүр тассан бах та тийм. Яаж хүлээж авдаг вэ? Ер нь бол тассан шүү. Хамгийн эхлээд танилцуулахад л ч хэцүү байсан. Тэг байх л та тий. Хамгийн эхлээл танилцуулах хэцүүсэн бах та. Хамгийн эхлээл. Хүү юу аваад ирвэ? Яа хамгийн том могоо. Яана. Энэ ихтэй ерөөхдөө зулцхан хэмжээнд байна. Харин зулцхан хэмжээндээ байгаа юм уу те? Энэ одоо. Яа. Ёо. Тэст жинк Ямар амар том юм бэ? Энэ ихтэй ерөнхийдөө жижигдээ орно. Жижиг үү? Жижиг. Ер нь Монголд бараг хит байгаа гац байгаа. Үгүй энэ Монголд бас байгаа. Тийм. Энэ болохоор reticulated python буюу торлог python. Энэ зүүн өмнөд Аз тий одоо энэ юугаар Индонез, Тайланд, Малайз эдрийн ерөөдөө намаг ширэнгойгоор нутгалдаг. Хамгийн одоо дэлхийн дээр чинь одоо нэг анаконда гэдэг байгаа шүү дээ. Тий, анаконда. Тий, анаконда ч юм болохоор жингэрээ дэлхийд нэгт ордог. Хамгийн хүнд жинтэй могоо гэсэн үг байхгүй юу? За reticulated python буюу одоо энэ маань болохоор уртаараа. Хамгийн урт. Тэгэл эднэр чинь нас бид гүйцгээрээ тэгэл 70 80 кг 100 кг татдаг шүү дээ. Ер нь бол нэлээд том болно тийм энэ могоонууд. Миний яг энэ барьж байгаа миний яг энэ сонгож авч тижсэн яг энэ python бол ерөөхдөө dwarf төрөл нь. Ерөөхдөө гэрт дижих боломжтой. Жижигхэн төрөл нь шүү дээ. Гэтэ энэ бол жижигхэн төрөлдөө одоохондоо хэмжээнд бас жижигхэн байгаа. За. Энэс жоохон том нь бүр giant бүр авраг нь бол нэлээд том болно. Одоо 7-8 метр тий. Тэгэл 100 гаруй килограмм жинтэй ч юм уу. Тийм болдог. Би бүр танаас яг асуу. Одоо тэгвэл та анаконда тижих сонирхол байдаг уу? Анаконда юу? Анаконда тижих сонирхол яг байгаа. Гэхдээ анакондыг тижиж болно. Магчин бүгд л магчин. Бүгд л магчил та тий. Бүгдийнх нь эдэж. Хортой байлаа анаконда. Анаконда хоргоо. За. Тийм. Бүгдийг тижээж болно. Анакондыг тижихэд маш том орон зайл хэрэг болно. Тийм. Тэгээ дээрэс нас орчин аяг гэж байна. Тийм. Анаконда ч баг хагас усны могоо отохгүй. Ерөнхийдөө усан дотор илүү. Тийм. Ер нь бол бүх ур чадвар, бүх скил нь усан дотор илүү. Тийм. Усан дотор анхын уснаас гарч ирж гинт усан дотроос гинт дайрж байгаа юм. Ерөөдөө голзоо усан дотор хүлээх тактиктай. Ерөөдөө бараг усны амьдралтай ерөөдөө. Тийм учраас маш том орон зай маш том усан сан хэрэг болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр анакондаг бол тийж жоохон хэцүү л байгаа. Яг хоо нэг тийм үнэхээр тийм боломжтой том өрөөмөрөгтэй байсан бол жоохон анакондаг тийжэж болохгүй байхгүй. Хүмүүс ялгаагүй гэрийн тийжэмэр могоо болгоод тийжээгээд хөгжүүлээд явж байгаа. За. Тэгэхээр одоо ер нь бол ер нь могоо тижээдэг хүмүүст нэг могоо тижээд хүн байна гэж би ойлголоо. Зөв үү? Ер нь бол наадах ч үнэн. Ердөөс яг нэг могоо тижээн гээл авдаг. Тэгээд яг энэ ертөнц рүү чинь ингээд нэвтэрчээр ердөөсөө ямар ч тех боломжгүй. Би одоо энийг авлаа. Надад ч одоо ингээл цаана одоо ингээл байгаа. Хүчлээ могоо юм. Тэгээд ер нь одоо энэ могоонууд одоо могоо тижээж эхлэх хүсэл бол аюу их бадарлаа миний хувьд ч гэсэн. Тэгэхээр ер нь бол юунаасаа эхэлсэн дээр үйл гэж бодож байна. Одоо яг энэ ч байгаа хамгийн нөгөө нэг алдартай. Энэ бол ердөөсөө хамгийн номер 1 сонголт шүү дээ. Тэр утгаараа би энэ могоог сонгож үржүүлж байгаа байхгүй яа. Яагаад гэвэл яг энэ салбарыг тэгээ энэ рептайл хэвлэр явагч хоёр нутагтай амьтдыг ихэд хөгжүүлэхийн төлөө л яваад байгаа. Тэгээ бид нар чинь бас нэг тийм нэгдэл байгаа. Facebook дээр Reptile Lovers Mongolia гэдэг манай Facebook бүлгэн байгаа. Тэр бүлгэн маань ерөөдөө айгүй итгэвтэй
Тэгээд бид нэр эдгээр амьтдыг одоо Монголд хөгжүүлэхийн тулд жил болгоны 9-р сард Reptile Day буюу мөлхөгчдийн өдрөлгийг зохион байгуулдаг. Тэрэнд маань бол маш их хүмүүс ирдэг. Одоо жил ирэх тусмал ерөөсөө цар хүрээ ирж байгаа амьтад хүмүүсийн бидний хүмүүст танилцуулж байгаа амьтад гэл нэмэгддэг. Тэгээд яг бид нэр өдрөлгөө хөгжүүлэхийн тулд энэ амьтаа ингээд давхар хөгжүүлээд явж байна. Тэгээд одоо жоохон хууль эрх зүйн тал дээр ч юм уу ерөөдөө импорт экспорт тал дээр ч юм уу Монгол улсын тал дээр юм байхгүй шүү дээ. Тэр утгаараа бид нэр одоо бас нэгдэл болоод Монголын террариумын амьтны сонирхчдын холбоо гэдэг холбоог байгуулсан байна. За тэгээд тэр холбоо маань ямар ч зэн дөнгөж шинэхэн байгуулагдаад дөнгөж сайхан тамга тэмдэг бичих цаас гэрчлэгийг авсан байгаа. Тэгээд одоо бид нар бас энэ Монгол улсын яамтайгаа хамтраад одоо их хамгийн эхлээд бүртгэлжүүлэх ажиллагаа хийх гэж байна. Тэрнээсээ хоошоо ингээд эдгээр маань албан ёсоор бүртгэлтэй болчих юм бол ингээд бичиг баримттай болчихно. Бичиг баримттай болчих юм бол бид нэр баталгаа гаргаж зарж болно, наашаа бас авчирч болно, ингээд хөгжүүлж болох ингээд асуудал баг багаар ингээд алхмаар ерөөхдөө ингээд шийдээд хэрэгжүүлээд ингээд явж байгаа. Сая би нөгөө дотроо нэг юм бодоод нэг хөө гэсэн чинь нөгөө матрны матар одоо тийжэх сонирхолтой юм байвал ингээ матар зарнаа тий одоо гаднаас л юм нөө видео хийж байгаа юм л да гэсэн чинь тийг хүндгцэн айгүй олон хүмүүс тэгсэн байсан л да чи одоо над матраа аваад айгүй бол тийжэж чадгалаа гэж туулгалт тайчих юм бол наа чи хүн азаад асуудал үүсэх юм шүү гэд тэгсэн нэг хүн болохоор бас чи наад амтан тамлаад гаргаж хаяад наа чи үржээд тэгээд амтан хазаад наад гудамжаарч өстө нэрээ юу хэрэггүй матар хэрэггүй гэдэг ч юм уу хүмүүс одоо бас маш юм сонирхолтой болтоос хүмүүс байдаг юм шиг. Гэхдээ наад комент ч юм уу айгүй хэрдэг. Ирдэг харин иймэрхүү зүйлийг асуух гээд ер нь ямар хөө комент ирдэг вэ? Би чинь бас тэгэл яг ганц нэг ингээл нэвтрүүлэг тэгэл ярилцлага сайт гэл ингээл нэг үржүүлсэн гэл тэгэл ер нь тэгэл онлайн яг Facebook орчинд ч юм уу Instagram дээр ч юм уу тэгэл нэг дандаа л нэг тиймэрхүү Монголд наадах чинь ямар хэрэгтэй юм бэ? Тэгээ та нар наатахаа ингээ алдчихвал ингээ үржиж штэ гэдэг ч юм уу. Тэр бол байж болохгүй л асуудалтай. Эдгээр амьд чинь амьд чинь гараад ирдөөсөө хэд чанахгүй штэ тэр нь. Тийм бай. Тийм баг яг одоо гарах юм шүндөлөхгүй штэ тэр нь. Монголын хатун ширүүн эрс уур амьсгал эдгээр амьд эзэн штэ штэ. Дулаар дэ сайдч тэ. Тийм. Яаж тэгэхээр харагдаж байгаа шиг тийм одоо хүчтэй биш их хэмзэг те амьтад байх юм шүү те. Тэгэхээр бидний бас боддог шиг одоо ингээл бидний жоох одоо хүмүүсийн бас бодож байгаа шиг тийм одоо амархан те үржин гэж одоо юу ч яах вэ энэ үржүүлэх гэж бас 3 амьдралынхан бүхэл 3 жилиг одоо ингээд туршилтын байдлаар өнгөрүүлсэн гэдэг гэж штэ. Манай Монголын уур амьсгалд бол эднэр бол хизээч яахгүй. Хизээч байгаа да тийм амар те. Тийм амар Монголын 100-ны хэдэн өдрийг давж магадгүй бах. Тэгэл нэг 100-ны ширүүн хүүтэн өдрийг бол тэгэл давхгүй өвчлөл ирэхэд амьд чадахгүй л гэсэн. Аха. Та Монголд байдаг могоонуудыг ер нь хэрэг сонирхож байгаа вэ? Яг асуух гэж байна. Монголд байдаг могоонуудыг уу? Монголд байдаг могоонууд одоо хоргон могоонуудаас тэгээд аршааны могоо тэгэл хортоогоос бомбоос гэрэл хөвчлэн хүмүүс ярьдаг энэ эдгээр могоонууд яг байдаг л та сонирхдаг сонирхгүй биш сонирхдаг. Гэхдээ эдгээр амьтад чи монголчин яг энэ салбар маань ерөөхдөө яг гэрийн тэжээвэр амьтан гэдэг утгаараа хөгжүүлээгүй эдгээр амьтад маань бүгдээрээ байгаль дээр байдаг. Бид нар бас яг нэг утгаараа ингээд байгалыг хамгаалж байгааг нэг илрэл واخгүй. Одоо ингээд гэрийн тэжээвэр могоо ингээд бид нар ингээд авцраад үржүүлээд ингээд хүмүүст өгöd нь шүү дээ. Магадгүй нэг ингээд могоо тэжээх ингээд над чиг юм сонирхолтойгоор те могоо олдохгүй бол байгалаас могоо авах ч юм уу. Энд чинь өөрөө ингээд байгалийнхаа бас нэг жоохон эсрэг зүйлтэй. Байгалийн амьтан бол хэзээж энэ шилэн савнд амьдарч чадахгүй шүү дээ. Тэр утгаараа бас жоохон бид нар бас нэг би бол өөрийгөө тэгж л хатдаг юм. Бас нэг талаараа байгалийн зэрлэг Монголынхаа амьтдыг баг ч гэсэн тодорхой хэмжээний хувиар ч юм уу хамгаалж байгаа. Тэдгээр амьтыг ерөөхдөө хамгаалахыг хүсдэг. Яг шууд авцраад тийжихийг бол хүсдэг. Мэдээж хэрэг бид нар чинь байгаль дээр могоо гэдэг юм чинь маш чухал үүрэгтэй амьтан шүү дээ. Тийм тэр утгаараа яг Монголын байгальд байгаа одоо энэ амьтад бол юм дээрэл байгаль дээрээ л байж гэж ерөөхдөө боддог. Жоохон хүүхдүүд бас их могоог сонирхох нь илбэг байгаад идэг тийм. Тэдэртээ одоо аав ээж нь дими чи усын амьтаа одоо яа чин nee чин тий димигээл хилдэг л ах гэж бодож байна. Тийм ер нь бол тэглгүй байна. Та энэ тал дээр бас юу гэж боддог вэ? Хэдэн наснаас хэлвэл зүгээр вэ хүүхэд? Яг хоо лусын амьтан гэдэг тий.
Энэ болохоор миний бодлоор бол их гоё зүйлтэй. Энд чинь нэг манай Монголын их гоё тийм арга бэлгийн өвдөцсөн ухаан гэж би боддог байхгүй. Яагаад вэ гэхлээр дандаа тийм бидний өвдөц өвөө эмаанар маань жоохон байхад л усын хорлол болоо шүү. Усын амтнд тгий шүү те. Байгаль дээрээ могоо мэлхийг бүрүүлээд могоо маань те эдгээр чинь хортой зүйлүүд байдаг шүү дээ те. Тэднээс одоо нялхас балчир үр хүүхдүүдэд хамгаалж тэгэл ус савтай зүрлүүлж ингээд хамгаалж байгаагийн л нэг илэрлэх байхгүй. Ерөнхийдөө би бол тэгж боддог. Тэгээд хүмүүс бол мэдээж хэрэг насан туршдээ бас тэрийг ойлгох хэмжээнд болоод ингээд л ус савдгаасаа бас нэг арай өөр юм юугаар ингээд жоохон салаад явал зүгээр юм болоо л гэж боддог. Тэр чигтээ ингээд л ус савдагтайгаа ингээд үлдчихэл байгаа юм л та. Хэдэн наснаас ер нь тижээвэл зүгээр л. За мэдээж хэрэг нэг 14 15 настай бол яг байж болно. Байж болно тий. Тэрнээс доошоогоо байх юм бол энэ чинь хамгийн гол нь хариуцлагын асуудал байна л да. Дөрөвний хэлсэнчлээ. Манай монголчууд их могооны зургийг шеэр хийдэг. Ширээ баяждаг тий. Ширээ хийдэг. Тэгэхээр яг могоод хичээж байгаа хүн ямар давуу талыг сая та хэлж байлаа илүү их гоё юм тайвширлыг бас мэдэрдэг. Тэгэхээр бас юм тайван байдлыг могоод хичээснээрээ авч болох боломжтой юу? Нохоо магадгүй хүнд хань болдог. Муур болвол ийм хостой болсон мэдрэмжийг өгдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр могооны хувьд бас ямар гоё юм давуу талуудыг өгдөг вэ? Яа тийм. Могоо бол тэгэл миний хувьд бол их гоё оюун санааны их гоё тайвширлыг өгдөг. Яг бол би энэтэй харьцахад бол ямар ч намайг энэ өөрөө тайван байхыг шаарддаг байхгүй. Тэгээд их гоё тайвширл. Тэгээд эдгээр маань өөрсдөө одоо ингээд миний хувьд л зүгээр ингээд байгааг нь хараад ингээд мэдрээс ухал ихэд гоё. Тэгээд дээрэс нь одоо ингээд гэрт ч юм уу те одоо ингээд хүн амтан танихгүй хүн амтан ирэндээ тэр хүмүүсийн тэгээд тэр гайхаж байгаа тэр байдлыг харах бас надад гоё. Бас нэг тал юм гоё те. Айж байгаа, гайхаж байгаа. Тэр хүмүүсийг харах надад үнэхээр гоё гэдэг. Нэрээ тэр болгон л могоог бол ингэж оройс авахгүй бол байнгын олдохгүй. Байрны хүрэнч гэж бас байхгүй нэ. За тэгээ бидний бас нөгөө ярилцах цаг бас дуусч өндөрлөж байгаа юм байна. Тэгээд бидэнтэй бас могоогоо авчирч ирээд могоонуудтай танилцуулаад маш их баярлалаа. Тэгээд танаас цаашдын үржүүлэлт бас амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд магадгүй бас бит хоёрын асуугаагүй таны хэлмээр байсан зүйл байж болох юм. За бидний одоо ерөөхдөө одоо хэрэгжүүлж байгаа одоо манай Facebook бүлэг, манай холбооны зүгээс хэрэгжүүлж байгаа одоо энэ Reptile Day-ийн өдрлөг байгаа. Тэгээ энэ өдрлөг маань ерөөхдөө бид нар жил болгоны 9-р сард хийдэг, зохион байгуулдаг. Тэгээ үн төлбөргүй. Тэгээд энэ маань болохоор яг зөвхөн яг эдгээр амьтдыг хүмүүст зүгээр таниулах те. Үнэхээр яг айцтайгаа нүүрт тулж айц сайн мэдлэг болгож солихыг бид нэр уриалдаг. Тийм тэр үйл ажиллагаанд маань идэвхтэй оролцоод манай бүлгэнд нэг дээрэл гэж хэлээ. Хаана болдог вэ? Өнгөрсөн жилийн жил болгон Мобисийн байгалийн ухаан математикийн орооцолцсон уу? Тийм. За. Тэгээ энэ жил зайсан хилт хийх Яна. За окей. Тэгээд яа амар том болохоор тийм шууд ингээд сүүл нь яасан чинь маш хүчтэй дуурж байна. За тэгээд цаг заваа гарган ирсэн танд маш их баярлалаа. Ирээдүйн ажил бүх төлөвлөж байгаа зүйл, эрүүл мэнд гэр бүлийнхэн бүх зүйл нь амжилт сайхан бүхнийг хүсье. Тэгээд өнөөдрийн зочноор амтан сонирхогч үржүүлэгч Болд хоёр бидэнтэй хамтайлаа. Баярлалаа. За баярлалаа. Хэсэг хугацаанд хэлээ. Зураг авах болчихно. Зураг авах. Thanks.